TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Сайн байцгаана уу? Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ тавтай морилно. Өнөөдөр би нэвтрүүлгийн хөтлөхөөр эрэхтэй чадхаараа л сайхан хувцалгыг хичээсэн шүү дээ. Тэгээ гэрээсээ гарахаасаа өмнө жаал толны өмнө зогслоо. За тэгээд одоо яаж вэ? Би ямар харагдаж байна? Гэрлэж энийг сайн хараад өгдөө гэж. Энэ өнгөнөд надад зохиж байна уу? Тэгээд зохиж байна уу? Миний өмсөн хувцсны өнгө. Сонсогчдоо нэг хариулаарай. Тэгээд төсөөлж хэлэхэд би доогоороо бараа өмөд дээгүүрээ цэцгэн хэтээс сороочын цамц гадуур нь бас ягаан чам пижак өмссөн байгаа зү. Тийм байна. Үнэхээр гоё харагдчихээн. Чи угаасаа л хөөрхөн л дөө. Баярлалаа. Чи ч гэсэн бас хөөрхөн шүү. Тэгээд би хувцас өмсөө талент харж байхдаа юу гэж бодсон гэж. За өнөөдөр ч би өстө давгүй хувцас сонгоод өмсчихлөө шүү дээ гэж бодсон. Гэхдээ хүний дотоод ертөнц зан чанарыг харуулдаг тал байсан бол би бас яаж харагдах байсан болоо гэж бас бодсон. Тэгээд та өнөөдөр жимсэг юу өмснэг мэдж байгаа болохоор бараг одоо төсөөлөө нь харсан бахаа гэж бодож байна. Тэгээд нэмж дүрслээд хэлэхэд жимсэгийн үс мөр хүрсэн урттай, долгионтой. Тэгээд өөрт нь их хөөрхөн зогтөг. Саяхнаас баг зэрэг бууралтаад ихсэн байгаа. Би бас гэрлэг бас жаахан төрсөлж хэлье гэж бодлоо. Гэрлэж бас бараа өмдтэй, тод судалтай цамц өмссөн байна. Бас өс нь нэлээд богинохон шулуун, нэг тийм эмх цэгцтэй засалттай. Бас л саяхнаас бууралтаж эхэлсэн байгаа. Та бүхэн бид хоёрыг бас төсөөлж харж чадж байна уу? Ер нь юу болоод байна? Тэгээд өнөөдөр Магдалины өдрөө, онцгой өдрөө. Миний хувьд өдөр бүр л ямар нэгэн байдлаар онцгой байдаг гэж би боддөө шүү дээ. Тэгээ өмнө нь яг ийм өдөр хизээч байгаагүй, бас ирээдүйд ч дахин давтагдахгүй. Тийм болохоор өнөөдрийг аль болох утга учиртай өнгөрүүлье гэсэн ураатай гэх үү. Тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдэв бол та ямар эмэгтэй вэ? Та өдөр бүрийг онцгой өдөр гэж хүлээж авч хамгийн сайнаараа өнгөрөөж чадаж байна уу гэдэг талаар ярилцахаар бэлдсэн байна. Тэгээ их сонирхолтой сэдв байна. Тэгээд та бүхэн тухлан суугаад бидэнтэй хамт байгаарай. Тэгээд юуны өмнө нэвтрүүлгээ сайхан хөгжмөөр эхлүүлье.
буцаад бүгдээрээ сэдв рүүгээ оръё. Хоёулаа өнөөдөр хувцлалт болоод загварын тухай ярилцсанаа. Загварын талаар тий гайхалтай. Загвар тэгээд мөн чимгээгч манд бидэнд сүнслэг хувцлалтын талаар бас ярьж өгөхөр бэлдсэн байгаа. За тэгээд өнөөдөр өстой гинтийн сонирхолтой зүйлүүдийн талаар их ярих болно. Тэгээд жимсээ чимгээгчийн сүнслэг хувцлалтын талаар бас ярина гэж хэлсэн бас их сонирхол татчихээн тий. За тэгэхээр ямар төрлийн эмэгтэй вэ гэдэг тухайгаасаа бас яриад эхлэе. Хаанаас эхлэх вэ жимсээ? Би энэ тухай нилээд бодож дор хаяж 4 өөр төрлийн эмэгтэй байдаг гэсэн дүгнэлт гаргасан. Тэгээд хүний амнаас ямар үг гарч байна тэрүүгээр нь тэр хүний дотор юу байгааг бас мэдэж болох юм билээ. Эхнийх нь болохоор ховж хөөцөлддөг эмэгтэй. Ийм эмэгтэйчүүд болохоор хоржонтой өвгтэй бас хуваагчсан цантай байдаг. Тэгээ бусдын талаар худал ховж тараах дуртай, эргэн тойрныхоо хүмүүст маш их атаархдаг, үргэлжил одоо нөгөө бусдыг шүүмжилж амьдардаг ийм эмэгтэйчүүд байдаг. Тэгээд нэг өдөр найз шиг маань ааш зан гаргаж агаад дараагийн өдөр нь миний дайсан юм шиг болчихсон явж идэг тий. Тэгээд эцэстээ энэ найз чинь бас л чиний тухай бусдад худлаа зүйлийг ярьж явсныг одоо олж мэддэг байгаа шүү дээ бид нар. Ийм эмэгтэйгээс бид нар бас болгоомжлох хэрэгтэй байх нэ. Тийм шүү те. Тэгээд ийм хүмүүс юу н байгаад идэг те. Тэгээд би өөрийгөө ийм хүн биш байгаасай гэж маш их найдаж чинь. Тэгээд бас ийм найзтай болохыг бас хүсэхгүй байна. Тэгээд дараагийн эмэгтэй нь ямар эмэгтэй байгаа вэ? Дараагийн эмэгтэй нь болохоор дандаа гомдолдог эмэгтэй байгаа. Бүх зүйл бүх хүний талаар бүх зүйлийн талаар бүх хүний талаар үргэлж гомдолдог. Тэгээд ярианд байнга л гомдлын үгсээр сөрөг үгсээр дүүрэн. Тэгээ үргэлж уур бухимдалтай бусдыг ч бас өөрийгөө ч хямрааж энэ хандлага бусдад бас халдаач чаддаг. Тэгээ халдаасан хүмүүстэйгээ цуг нийлж бас бусдыг муулах хүсэлтэй. Энэ хүний хувьд болохоор өөрийнх нь буруу гэх юм уу ямар нэгэн өөрөөсөө тийм буруу олж чаддаггүй дандаа л бусдыг буруутгаж байдаг тийм эмэгтэйчүүд. Гэхдээ бас чамд ийм хүмүүс байдаг мэддэг хүмүүс байдаг боловч тий. Харин тий яг нэг юм бодогдчихин шууд хилэнгуут нэг танил хүн орж ирээд байна л да. Тэгээд байнга л ямар нэгэн болгонгот нь байнга л гомдолж идэг. Тэгээд сонсогчдаас тийм хүнийг ер нь санаж гинөө. Тэгээд ер нь та тийм хүн байх одоо дуртай байх уу тий? За дараагийнх нь эмэгтэй болол өөрийгөө удирдах чаддаг эмэгтэй талаар. Ийм эмэгтэй ярихаасаа өмнө боддог. Тэгээ хизээч дуугүй байх хизээ хаана дуугүй байх ёстойгоо бас мэддэг. Бас бусдад ухаалаг зөвлөгөө өгч чаддаг, бусдыг хүндэлж чаддаг ийм эмэгтэйчүүд байдаг. Тэгээ хүмүүс ч гэсэн энэ эмэгтэйтэй хамт байх дуртай, бас бусдад энэ эмэгтэй тухтай мэдрэмжээс төрүүлж чаддаг эмэгтэй ахна. Тийм шүү тий. Ийм ер нь ийм төрлийн хүмүүстэй байх үнэхээр сайхан байдаг тий. Тэгээд миний таньдаг хит хитэн ийм хүмүүс байдаг. Тэгээд хамтдаа байхад үнэхээр тухтай маш сайхан байдаг. Надад бас тэгж санагддаг. За тэгээд хамгийн сүүлийнх нь эмэгтэй болохоор халамжтай эмэгтэй. Энэ эмэгтэй болохоор хайхрамжгүй эмэгтэй яг эсрэг гэсэн үг байна шүү дээ. Ийм хүмүүс альваг үнэн шударгаар хэлж чаддаг. Бас үнэн шударгаар хэлж чаддаг хэрнээ бусдыг бас зоригжуулж урамшуулж чаддаг. Тэгээд бусдтай харьцаж ярьж байгаагаас нь чин сэтгэлийн хайр мэдрэгддэг хүмүүс гэдэг. Тэгээ хүмүүс түүний дэргэд байх их дуртай, үргэлж түүнтэй хамт цаг өнгөрөхийг хүсдэг. Тэгэхээр гэрлэж хамт яг ийм чиний танилуд донд яг ийм халамжтай эмэгтэй байна уу? Тэгээд ийм хүмүүсийн жишээ бас байна уу гэж тий? Ийм хүмүүс бас биднэрт жинхэнэ найз олж чаддаг хүмүүс байдаг тий. Тийм шүү тий. Надад маш дотны нэг ийм хүн байдаг. Тэгээд би дотроо энэ эмэгтэйг бод энэ эмэгтэй шиг болох юмсан гэж бас битүү хүн хүсдэг. Тэгээд хэрвээ та одоо өөрийгөө толинд харж байгаа шиг дотоод ертөнцөө одоо харж байгаа гэж одоо бодъё л да тий. Тэгэх юм бол та өөрийгөө одоо өөртөө сэтгэл хангалуун байна уу гадаа одоо тэр төрхөндөө тий. Тэгээд бусад хүмүүс таныг яаж харж таныг яриаг хэрхэн сонсдог вэ? Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийг та сонсож байна. Тэгээд бид өнөөдөр эмэгтэйчүүд нийгэмд болоод гэр бүл дотроо хэрхэн өөрсдийгөө илэрхийлж ямар дүр төрхийг гаргадаг талаар ярилцаж байгаа. Тэгээд амнаас гарч байгаа үгс зүрх сэтгэлд одоо юу байгааг харуулдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгээд энэ бол үнний ортой үг гэж бодож байна. Тэгээд бидний хэлж ярьж байгаа үгс хамгийн их одоо нөлөөлдөг хүмүүс нь манай гэр бүлийн одоо бидний гэр бүлийн одоо хүмүүс байдаг шүү дээ.
ялангуяа нөө хүүхдүүд та өөрийнхөө хэлдэг үг хэллэгийг хүүхдүүдээс яг тэр чигээр нь одоо буцаагаад сонсож байсан уу тий ээж ингэж хэлдэг аав ингэж ярьдаг гэтэл тий тэр үед нь бидний одоо үг хүүхдүүдийн зүрхэнд ямар гүн одоо шигдсэн байдгийг одоо ойлгож хардаг шүү дээ. Тийм шүү. Тэгээ зарим хүүхдүүд яг том хүн шиг ярьдаг тий яг л аав ээж нь заагаад өгчихсөн юм шиг заримдаа манай нэвтрүүлэг зочин оролцогчоор ирдэг гэсэн дулмаагаа санаж байна. Тэгээд дулмаагаа надаа ярьж ирсэн. Игч хашаанда цэцэг тарих гэж шороо ухаж байхад нь баг охин нь тасалж ажилтээ тэгсэн нэг шарилж төөж байсан газраас нь томоо тарган өвт морилцсан гарч ирсэн гинэ. Тэгсэн чи аач охин нь дуу алдаад ямар заваа юм бэ би өтөнд дургүй гэж. Тэгээд дулмаагаа бэртээ чи өөрөө өтөнд дургүй болохоор охиндоо бас муухай гэж заагаад өчгсөн үү гэж. Тэгээд дулмаагаа аач охиндоо өтний тухай өтний аач тусны талаар тайлбарлаж өгөхөд бэрэн ч гэсэн энэ талаар бас хамт суралцсан байдаг гэсэн шүү. Яг тэгдэг хүн өөрөө дургуй зүйлээ бусдад санал болгож юу нь болохгүй шүү дээ тий. Хүн дургуй зүйлээ үг болоод үйлдэлээрээ бас харуулад байдаг л гэсэн үг аахгүй юу саяныхаас харахад тийм байна. Тэгэхээр яалтчгүй нэг хүний амьдралд хандах хандлага хэлж ярьж байгаа зүйлс нь хүүхдүүдэд шууд нөлөөлдөг байх нь тий. Тэгэхээр танай хүүхэд гэртээ юу сонсож өсөж байна вэ гэж одоо ээжүүдээс асуумаар байна. Тэд таны ховж ярьж байгааг эсвэл хараал хэлж байгааг бусдыг шүүмжилж байгааг сонсоод байгаа юм биш үстэй тий. Таны бусдад гомдлож үргэлжил болохгүй бүтэхгүй байна гэсэн үгсийг сонсоод байна уу? За эсвэл бусдыг хүндэлсэн ээлдэг үгс ухаалаг зөвлөгөөг тань сонсож өсөж байна уу гэдгийг бас анзаарах хэрэгтэй. Тэгээд та бусдад болоод гэр бүлтэй хайртай байж урам өгдөг халамжтай ээж байж чадаж байна уу гэж бас өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Тэгээд хүүхэд юу сонссон түүнийг л одоо өөрийн мэдлэг өгүүлдэг. Хүүхдийн үлгэрлэл нь байж өөрийнхөө дотоод дуу хоолой, хүч чадал үннийг олж хараасай гэж бас хүсмээрэн. Тэгээд тантай хүмүүс цагийг өнгөрөх туртай бол ирээдүйд охин ч одоо гэр бүлтэй болохоор хайр дүрэн, халамжтай, бусдыг урмаар тэтгэж чаддаг сайн ээж, сайн эхнэр болноо л гэсэн үг байна. Тэгэхээр та охиноо хараад бахарх нь дамжиггүй шүү дээ. Одоо зураг сэтгэлийнхаа тол руугаа харахад юу харагдаж байна вэ гэж би асуумаар байна. Хүмүүс надаас их хвчлэн юу сонсдог болоо гэж тань тас энэ асуулт бодогдож байна уу? Тийм ялангуяа нэг хөвгүүд ээжээсээ зөөлөн дулаан өгсөйг байнга сонсдог байвал том болоод эмэгтэй хүнийг ойлгодог, хайрлаж чаддаг эр хүн одоо болж өснө. Харин охид ээжээсээ өөртөө итгэлтэй байдал, ийдэг хайр дүүрэн, ийдэг хандлагыг одоо харж өсвөл өөрсдөө ч гэсэн том болоод тийм хүн болох магадaltaй байдаг ахна. Өнөөдөр бидний энд ярьж байгаа зүйл бол гэр бүлийнхэнд маань урт хугацааны үр дүн авчирна гэдгийг бүү мартаарай. Тэгээд эмэгтэй хүн бүр ээж, наац эгч, эмээ болно. Тиймээс таны яг одоо өнөөдрийн байр суурь таны ирээдүйн үр удмын чинь суурь ирээдүйг төлөвшүүлэхэд маш чухал үүрэгтэй шүү гэж хэлмээр байна. 3 сарын 14-нд 12 цагаас 104 зам дах Папа кафед болох найдвар доторх эмэгтэйчүүд сонсогчдын уулзалтанд орж байна. Холбогдох дугаар 907751 8911 87 найдвар доторх эмэгтэйчүүд сонсогчдын уулзалт. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдөр Чимгээ хичээгээ бид нэр студидтэй урьсан байгаа. За баярлалаа Жимсээ. Та нартайгаа ахиж уулзж байгаадаа үнэхээр их баяртай байна. За чи өнөөдөр ямар гоё имиж бүрдүүлээ вэ? Ягаан пижак яста гоё харагдчихэ шүү. Яг чиний өнгө байна тийм ээ. Баярлалаа Чимгээ хичээ. Та ч гэсэн үнэхээр үдсгэлэнтэй харагдаж байна. За баярлалаа. Сонсогчдод маань юу өмссөн байгаагаа та нэг дүрсэлж хэлж өгөөч. За би өнөөдөр ийм цэцгийн хайтай юг. За цайвар ногоон цамц өмссөн байгаа. Дээгүүрээ бас хослуулаад ийм нэг оролт зүүчихсэн. Ер нь бол оролт зүүх их дуртай л да. За тэгэхээр бүгдээрээ өнөөдөр одоо загварын тухай ярьж байгаа тийм ээ. Миний харин ярих загвар нь илүү тийм сүнсний загварын тухай юм шүү. Тий. Энэ нь болохоор эмэгтэйчүүд бидний загвар одоо зөвхөн хувцас, гутал, бие галбираар тодорхойлогддгүй тийм ээ. Бидний загварлаг байдлыг дотоод хүч чадал, цэвэр ариун, нэр төр, за эерэг байдал бол илүү гоё ингэж тодтогч өгч яадаг.
За бусадтай хэрхэн харьцаж, хэрхэн бие авч явж байгаа байдалтай нь өмссөн хувцас бие галбиртай чинь хоршиж байж жинхэнэ одоо тэр гоо сайхан гэдэг бол амилж ирж байдаг тийм ээ. Биднийг хувцаслаж хинбэ гэдгийг маань тодорхойлж байдаг нэг чухал зүйл нь үнц нь. Тэгэхээр үнц нь гэж одоо яг юу юм бэ? Энгийнээр хэлэх юм бол үнц нь гэдэг нь өөрийгөө болоод бусдыг хүндлэх тухай ойлголт гэж би бодож байгаа. Одоо өөрийгөө хүндэлдэг, бусдын ч хүндэтгэлийг одоо хүртэж чадхаар амьдрнаа л гэсэн үг шүү дээ. За мөн үнц нь гэдэгт өөрийгөө хянаж чаддаг байх, өөрийгөө үнэлж, өөрийгөө хайрлах чадвар ч бас одоо багтдаг. Энэ бол одоо гаднаас өмсдөг хувцас биш ч гэлээ бидний үг, үйлдэл, амьдралын хэв маягт хамгийн тод харагддаг одоо дотоод хувцас гэж хэлж болно тийм ээ. Саяхан нэг найзгаа эмнэлэгт хүрэхээр би очлоо л да. Тэгээ нөхөр нь зайлуул эдгэршгүй нэг тийм өвчнөр өвдөд бараг л найдваргүй болчихсон юм. Тэгээ найз маань одоо 2 жил гаруй гэртээ нөхрөө асарч байгаач одоо бол бүр хүндрээд байгаа болохоор эмнэлэгт байнга сахихаас өөр аргагүй болсон юм л да. Тэгээ би очиагүй удсан болохоор өдөр шөнөгүй хүн сахиж байгаа найзгаа одоо гадагшааж гарч чадахгүй шантарсан хэцүү байгаа байх таа л гэж бодож байхгүй юу. Тэгсэн миний бодсноос бүр тэс өөр байлаа л да. Мэдээж одоо маш их ядарсан, нүд нь хонхоогоод одоо жим бас их хайсан байсан. Гэхдээ тэр их тийм хөрхөн даашин зүмсч гсэн, үсэн дандаа цэмцгэр өөрийгөө орхиогүй тийм хэвээрээ байсан. Тэгэхээр эндээс гол нь миний хэлэх гээд байгаа зүйл нь одоо найз минь намнаас гарч байгаа үгс нь өөр болчихсон байсан. Найз минь угаасаа их тийм даруухан ичимхийдүү тийм хүн л дээ. Гэхдээ найз маань дотор ямар нэг хүч байгааг би мэдэрсэн тэндээс. Энэ бол одоо сул дорой хүнд өгдөг бурхны хүч гэдгийг би ойлгосон. Тэгээ би явхдаа найз минь ийм хүнд үдэж одоо яаж ингэж хүчтэй байж хайрлж, инэрч, үн цэнтэй амьдарч болдгийг чи надад харууллаа гэд маш их одоо баярсан сэтгэлээ илэрхийлсэн. Тэгсэн намайг тэрвэрэд чимгээ минь би чинь ердөөл нэг жижигхэн эмэгтэй шүү дээ одоо намайг хүчтэй болгодог нь Есүс гэж хэлсэн байхгүй юу. За тэр үгсийн сонсоод одоо ёстой жинхэнэ хүч гэдэг гаднаасаа биш дотроосоо итгэлээсээ ирдэг юм байна гэдгийг тэгэхэд би нэг удаа ойлгосон. Одоо амьдралынхаа магадгүй хамгийн хэцүү үед байсан ч гэсэн найз маань ерөөсө гомдолсонгүй, харааж зүгсэнгүй, бурхныг буруутгасангүй. Харин ч одоо бүр эсэргээр түүнд одоо энэ нэг хүч чадал үнэнч сэтгэлийг өгсөн тэр бурхны хайранд бүр дэндүү их талархаж байсан л да. За одоо бүгдээрээ Библиэд зөв тэмэгтэн өмсдөг хувцсыг хэрхэн дүрсэлсэнийг харцгаая. Хүч чадал үнц нь эмэгтэй хүнийг хувцалдаг. Тиймээс тэр эмэгтэй ирээдүйн өөдөөс инээмсэглэн харж чаддаг юм а гэдэг үг байдаг л да. Өнөөдөр бид дотоод хүч чадлаар өөрсдийгөө хэрхэн хувцаслаж болох тухай одоо ярилцж штэ. Энэ бол гаднаас олддог зүйл биш ээ. Дотроос тэр доторх итгэлээс ургадаг зүйл. Үүнийг бид бурханд итгэж, түүний үгийг уншиж, Библийг судалснаар л одоо тэр жинхэнэ утгаар нь өөртөө олж авч чадна тийм. Өдөр бүр амьдралдаа бурханд даатхан залбирч түүнтэй хамт цагийг өнгөрүүлэх үед бидний доторх хүч чадал үнц нь аажмаар бий болдог. Тэгэд бид маргаашийн өөдөөс айдастай биш харин ч бүр одоо итгэлтэйгээр инээмсэглэн харж чаддаг тийм болдог штэ. Харин үнц нь гэдэг нь зүрх сэтгэлээс эхлэлтэй бид зүрх сэтгэл амьдралаа бүхэлд нь бурханд даатгах үедээ л жинхэнэ үнцэнтэй хүн болж идэг. Бурхны хүү Есүс Христийн сургаал болон түүний үг болох Библийн дагуу амьдрах үед бидний зам байдал өөрчлөгддөг тийм ээ. Тэгэхээр амьдралд маань ямар ч хэцүү үе тулгарсан бай. Бид хийж буй бүх зүйлдээ хэлж буй үг бүртээ үн цэнийг агуулж чадна. Үн цэнээр хувцлах өөр нэг арга нь өөрийгөө хянаж чаддаг байх явдал гэдэг тухай ярьсан шүү дээ түрүү. Тэгэхээр өөрийгөө хянаж удирдсанаар бид сэтгэл хөдлөлдөө захирагддаггүй. Эмэгтэйчүүд бид ч одоо сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс шүү дээ. Тийм биз дээ. Бурхан биднийг ийм л болгож бүтээсэн. Тэгэхээр сэтгэл хөдлөл бидний зан чанарт болон харагдах байдалд бас нөлөөлдөг гэдгийг бүгд мэдж байгаа. Гэхдээ энэнд бол буруу зүйл гэж огт байхгүй. Гэвч бид сэтгэл хөдлөл биднийг бүрэн захирахаас сэргийлж
үг үйлдэлдээ анхаарал хандуулж тэднийг хянаж сурах одоо зайлшгүй хэрэгтэй. Бид бүгд л одоо заримдаа хүүхдүүдтэй нөхөртөө эсвэл өөр хэн нэгэнд уурлах үе байдаг штэ. Та ууралсан үедээ ямар үйлдэл гаргадаг вэ? Найз чинь танаас одоо гой байртай, хүүхдүүд нь танай хүүхдүүдээс илүү хүмүүжлтэй байхыг хараад ямар сэтгэгдэл одоо төрдөг вэ? За бүр эсвэл нөхөр чинь танд үнэнч биш байвал яах вэ? Мэдээж та энэ бүгдэд шаарлахаж, уурлаж, гомдож одоо хариу авмаар санагдана, тийм ээ? За харамсалтай нь амьдралд ийм асуудал тулахаар бидний ихэнх нь асуудлыг яаж даван туулах вэ гэж бодохын оронд одоо ёстой л нөгөө уурлаж, гомдлож одоо хатаархах ч юм уу амнасаа одоо хамгал муу үгийг урсгадаг тий. Ам алдвал барьж болдгүй гэдэг шүү дээ. За Библийн сургаалт өгсөн номонд бодлогогүй яриа нь ил дээр дүрх мэт. Харин мэргэн хүний хэл илааршлыг авчирнаа гэж бичсэн байдаг. Ууртай үедээ хэлсэн үг бусдыг маш их шархлуулж чаддаг шүү дээ. Тиймээс одоо болгоомжтой бай. Хүүхэдтэй ууралсан үедээ би чамайг үзэн ядаж байна. Чи юу ч биш. Эсвэл одоо чи төрөөгүй байсан ч болоосай гэж заримдаа бүр дэндүү одоо ийм хэцүү зүрх сэтгэл урсан үгүүдийг хэлдэг. Энийг одоо хизээч хэлж болохгүй шүү дээ. Санаандгүй одоо ганц удаа ч хамаагүй хэлчих юм бол тэр үгийг хизээч одоо буцаах боломжгүй юм хэцүү байдалд ордог. Үн цэнээр өөрийгөө хувцалсан эмэгтэй бол хараалын үг хэлдэггүй. Бусдын араар муу зүйл ярьдаггүй. Тэгэхээр бид сэтгэл хөдлөлтөд автахгүй байж л ам хэлийг хянаж чаднаа гэдгийг бүгдээрээ санах хэрэгтэй байна. За үн цэнтэй эмэгтэй байхын бас нэг чухал илрэл бол даруй төлөв байх явдал. За гэтэл өнөө үед одоо даруй байх тэр хэм хэмжээгээ хадгалах гэдэг ойлголт аажмар жахан мартагдаад байх шиг санагдаад байдаг. Ялангуяа одоо кино контентуудаар дамжаад жахан ёс суртахуунгүй буруу ойлголтууд бидний гэрт өөрийн мэдлгүй орж ирдэг болсон тийм ээ. Одоо зурагтаа асаахтал эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох зохисгүй харилцаа, буруу зан авирыг энгийн зүйл мэтэр зүгээр л ингээ харуулж идэг болсон. Хэрвээ бид ийм зүйлсийг одоо ялгалгүйгээр хүлээж авсаар байх юм бол Библийн сургаалт өгсөн номын 12-ын 18-д дүрслэгдсэнтэй адил болох болно. Бодлогогүй яриа нь ил дээр дүрх мэт. Энэ хүчтэй үг байгаа юм. Тэгэхээр бид юу харж, юу сонсож, юуг зөвшөөрч байгаагаа их сайн бодож, үн цэнээ хамгаалж амьдрах нь үнэхээр чухал болчиход байна. Энэ бол маш хүчтэй үнэн үгс байгаа үстэй тий. Одоо бас охин үрдээ ачцээ охтуудаа одоо хэрхэн зөв цэвэр ёс суртахуунтай амьдрахыг одоо заах ёстой болчихж байна. Христэд итгэгч эмэгтэйчүүд бид Бурхны хайртай охид. Тиймээс амьдралдаа энэ үн цэнийг шингээж амьдрахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ өмнө хэлсэнчлэн одоо бид Бурхны хүү Есүс Христэд итгэж түүний үг болох Библийг дагаж ижил энэ үн цэн дотоод хүч чадлаар одоо хувцаслаж чадах юм аа. Одоо харин энэ хорвоо дээр ирсэн зориг болох Бурхныг алдаршуулцгаая. Хамтдаа залбирая. Бурхан Аава, бид дотоод зүрх сэтгэлээ зөв сайхан хувцаслаж таны бидэнд заасан зөв үн цэнтэй амьдралаар амьдарч сурахад туслаач. Үг хэлээ хянаж сэтгэл хөдлөлдөө захирагдахгүй байхад сургаач. Бас олон охид эмэгтэйчүүдэд мань тулгардаг хүчирхийлэл, гомдол, цөхрөл, өгч шархлуулдаг бузар муухай болгоноос хамгаалж өгөөч. Таны хүч чадлаар нэр төртэй амьдарч таны нэрийг алдаршуулахад туслаач. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Өнөөдөр бидэнтэй хамт байсанд маш их баярлалаа чимгээгчтэй. Тэгээд Бурхан биднийг хэрхэн амьдраасаа гэж хүсдгийг хуваалцсанд баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг энэ хүрээд дуусч байна. Тэгээд танд өнөөдрийн дугаар таалагдсан байхаа гэж найдаж байна. Та ямар эмэгтэй байхаа шийдсэн үү? Та бас ямар эмэгтэй байхыг хүсэж байна вэ? Хэрвээ та өөрийнхөө түүхийг хуваалцаж бидэнтэй хамт залбирмаар байвал бид таныг дуртай явуулан авах болно. Та бидэнтэй нэвтрүүлгийн төгсөлд гарахаягаар холбогдоорой. За тэгэхээр манайхаа дотоод хүч чадал үн цэн гэсэн сайхан хувцснуудаа өмсөхөө бүү мартаарай. За баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо.
Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 90700751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.